Жишээлбэл хичээлийн хэрэглэгдэхүүн гэж юу вэ? Сэдвийг авч үзнэ. За өнөөдрийн сэдвийн маань зорилго сургалтын хэрэглэгдэхүүн, хэрэглүүр, хэрэгсэл гэсэн үндсэн бүртгүүнүүдийг тодорхойлно. Тэдгээрийн ялгааг мэдж авна. Сургалтын хэрэглэгдэхүүний үндсэн үүрэг зориултуудыг мэдж авна. Тухайлбал сурагчдад судлаж байгаа зүйлийн талаар үнэн зөв төсөөлөл болгох, сурагчийн танин мэдэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, сургалтын хөнгөлөлт нөхцөл бүрдүүлэх, эдгээр огтхооны талаар ойлголттой болно. За сургалтын хэрэглэгдэхүүн маань өөрөө сургалтын технологийн нэг чухал элемент гэдэг. За сургалтын хэрэглэгдэхүүнд дараах зүйлс хамаарна. Слайд, сурах бичиг, тараах материал, гарын авлага, сонин сэтгүүлийн материал, бодлого дасгалтын хураамж, тестийн сан гэх зэрэг зүйлийг харуулж болгодог. За сургалтын арга, сургалтын хэрэглэгдэхүүн хоёр хамтдаа хэрэгждэг. Сургалтын арга бол суралцагчдын танин мэдэх практик үйл ажиллагааг зохион байгуулах багшийн зорилго чиглэлтэй үйлдэлийн тогтолцоо юм. Сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглахад нийтлэг шаардлага тавигддаг. За багш нар сурагчдын нас, сэтгэхүй онцлог, сурах чадвар зэрэгт тааруулж материалаа бэлтгэж боловсруулна. За оновчтой ашиглах хэрэгтэй, цаг хугацаа хугацаагаар тооцоолох хэрэгтэй, сургалтын тодорхой нөхцөл хэрэглэгдэхүүний бүтээлчээр ашиглах хэрэгтэй, мөн бусад хэрэгсэл, хэрэглүүр хэрэглэгдэхүүнийг хамтд нь оновчтой хэрэглэнэ. За сургалтын хэрэглүүр гэж юу вэ? Сургалтын хэрэглүүр гэдэгт судлагдаж байгаа объектийн талаарх эцэг их багш нар, өвөө эмээ нарын сургаал үс, хууч яриа, уран зохиол, аман зохиол, домог, онцлог, үлгэр зэрэг нь бүгдээрээ сургалтын хэрэглүүр болно. Сургалтын хэрэгсэл бол сургалтанд хэрэглэгдэж байгаа техник хэрэгслийг тэмдэглэсэн ойлголт юм. За техник хэрэгслүүд нь орчин үед өртөг зардал өндөртэй учраас тогтмол сургалтанд хэрэглэхэд учир дутагдaltaй байгаа. Сургалтын хэрэгсэл дараах зүйлс хамаарна. LCD, принтер, Canon, компьютер, микросхем, чихмэл, ухаалаг самбар зэрэг багтдаг. Сургалтын хэрэглэгдэхүүнийг дараах байдлаар ангилдаг. За нэгдүгээр бодит үзүүлэг. Бит үзүүлэг гэдэг маань судлагдаж байгаа объектыг оруулсан янз бүрийн зүйлсийг хэлдэг. За бит үзүүлэнгийн онцлог нь судлагдаж байгаа жинхэнэ үзэгдэл объекттойгоо зөвхөн хэмжээний хувьд ялгаатай, харин бүтэц зохион байгуулалт хэлбэр зэрэг гол шинж чанаруудаараа яг адилхан байдаг онцлогтой. За бит үзүүлэнгүүдийг биологи, газар зүй, хим, анатоми, физик зэрэг хичээлүүдэд өргөн ашигладаг. За энэ бит үзүүлэнгийн жишээ юм тийм ээ. Тэмдэгт үзүүлэн. Тэмдэг бүхий зохиомл зүйлсийг хэлдэг. За тэмдэгт үзүүлэн бол судалж байгаа зүйлийнхаа мөн чанар, бүтэц, бүрэлдэхүүн эсгүүдийн хоорондын уялдаа холбоо, хамаарал, онцлог зэргийг танин мэдэхэд тусдахын үзүүлдэг. Тэмдэгт үзүүлэнд бүдүүрч, тэгштгэл, томьёо, бусад тэмдэгтүүд багтдаг. За тэмдэгт үзүүлэний жишээ нь тийм ээ. Энэний үнэлэх систем. Тэмдэгтээр дамжуулж ойлгох зориулагдсан зүйлийг тэмдэгт үзүүлэх гэдэг байна. За дэлгэцийн техник хэрэгслэхээр орчин үеийн цахилгаан техник хэрэгслүүдийг хамруулж олгоно. Тэдгээр нь сурагчдад юмс үзэгдлийг нүдэрээ харж мэдрэх эрхтнүүдээрээ тодорхой хэмжээгээр мэдэрч ойлгох тусдах үзүүлдэг. Дэлгэцийн техник хэрэгсэл кино, диафильм, диапроектор, ТV, дүрс бичлэг, компьютер зэрэг хэрэгслүүд хамаарна. За мөн дэлгэцийн техник хэрэгслүүд өртөг өндөртэй учраас сургалтанд тэр болгон хэрэглэгдэх бас боломж нь хязгаарлалт байдаг байна. Дэлгэцийн техник хэрэгслийн хувилбар тийм ээ. Микроскоп, ухаалаг самбар. За микроскоп гэдэг үг нь болохоор микро буюу жижиг элемент, скоп буюу харах гэсэн гэрээ үгнээс гаралтай юм хэрэглэгдэхүүн байна. За дараагийнх нь дуу аваа гаргагч техник хэрэгсэл. За телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, дуу хураагч, видео бичлэг эдгээрийг хамруулж олгоно. За дуу аваа гаргагч техник хэрэгслийг ашиглахад дараах шаардлагыг хангана. Тэдгээрийн үйл ажиллагааг урьдчилан бэлтгэж
аюулгүй ажиллагааг хангасан байна. За дуу аваа гаргагч хэрэгслүүдийг ашиглах зааврыг өгсөн байна. Яаж хэрэглэх талаар зааж сугна. За энэ хэрэгслийг бол дуу хөгжим, гадаад хэлний хичээл, уран зохиолын хичээлүүдэд илүү хэрэгэлдэг. За тараа материалгүй хэвлэмэл хэрэглэх түв. За зориулалт нь болохоор мэдээллийг дамжуулан, мэдээллийн цаг үеийг өргөжүүлэн, мэдлэгийг баттган, тэдний сурч танин мэдэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэгт чиглэгдэнэ. За хэвлэмэл материал болохоор ном, сурах бичиг, гарын авлага, тойл бичиг, тестийн сан, бодлого дасгалын хураамж, сонин сэтгүүлийн материал гэсэн өргөн хүрээтэй зүйлс багтдаг. За тараа материалын жишээ тийм ээ. Дүрс үзүүлэх. Дүрс бүхий судлагдаж байгаа үзэгдэл юмсын талаарх дүрс бүхий зүйлсийг энэ хамааруулж ойлгоно. Тухайлх юм бол өнгөт ба хар зураг, фото зураг, газрын зураг, схем, эскиз, диаграм зэргийг багтаана. За дүрс үзүүлэхийн жишээ тийм ээ. За үг яриа. Үг яриа бол суралцагчдад маш хүчтэй нөлөөлдөг хэрэглэх түн тооцогддог. Үг яриа юмс үзэгдлийн талаарх мэдлэг эзэмшүүлэх чиглэлд нь за үүнд үг яриа гэдэг хэрэгслээр дамжуулан суралцагчдад мэдлэгийг олгож баттгах чиглэгдэнэ. За эцэг их болон багш нарын сургаал үг, ардын амын зохиол, хууч том яриа, сургамж за эдгээр нь бол харилцааны сургалтын үг яриа гэдэг хэрэглэх түн багтдаг бахан. За үг яриаг хэрэглэхдээ дараах шаардлагыг багш хангасан байх учиртай багш нар хэл хүүгээ бүтэлэн сайтар бэлтгэн, оновчтой тодорхойлно. За өглөх, онцгийн ач холбогдолгүй зүйлийг нуршиж ярихаас зайлсхийх хэрэгтэй. Сул үг, гудамжны үг хэллэгийг хэрэглэхээс татгалзах зүйтэй. За энэ сэдвийн хувьд сургалтын хэрэглэх түн бол сургалтын технологийн чухал хэсэг байдаг. Сургалтын аргатай хамт хэрэглэгддэг онцлогтой. Аливаа сургалтын хэрэглэх түүнийг багш нар суралцагчдын нас сэтгэхүй онцлог, суралцах чадвар зэрэгт тохируулан бэлтгэж боловсруулах ёстой. Сургалтын хэрэглэх түүний ач холбогдлыг бас хэд үнэлэх зохимж өгж үздэг. Учир нь орчин үеийн хамгийн оновчтой сургалтын хэрэглэх түүнд ч гэсэн багшийн үг яриаг орлохгүй байгаа юм аа. Тэгэхээр өөрөөр хэлбэл сургалтын хэрэглэх түүнийг хэтүүлэн биш зохистой үнэлэх ёстой гэж үздэг. За өнөөдрийн хичээлийн даалгавар маань дараах асуултуудад хариулаад зөв шинжилгээ хийнэ. За нэгдүгээр сургалтын арга болон хэрэглүүр хоёрыг холбоо хамгааллыг гаргаж ирж жишээнээр тайлбарлана. За хоёрдугаар даалгавар ам алдвал барьж болдгүй гэсэн хэлц үгийг та нар юу гэж ойлгож байгаа вэ? За гуравдугаар асуулт үгээр хүнийг алчч болно, аварчч болно гэлцдэг энэ хэлц үгийг та нар юу гэж ойлгож байна вэ? За хичээл идэвхтэй оролцсон та нартай баярлалаа.